guys, энэ удаа Хятадын дотоодын нислэгийн талаар part 2 дахь бичлэг явуулж байна. За энэ удаа бид нь болохоор Бээжин хотоос Чонгпюнг болон Хайнан руу яаж нисвэл зөвөр вэ? Гурван нэг дор үзчихье гэх юм бол бас ямар арга байна? Ямар хүн хүнтэй байх вэ гэдэг талаар бичлэг хийж байна. За ингээд эхэлцгээе. За юуны өмнө хэдүүлээ үзсэн Бээжин хотод очих хэрэгтэй. За тэгэхээр одоогор хамгийн хямдхан нислэг болох Мятийнхаа онгоцоор Бээжин рүү нислээ. 774,900 төгрөгийн үнэтэй Улаанбаатар хотоос Бээжин рүү очих болон буцах тиктэй эхний ээлжинд авчиж байгаа гэсэн үг. За үүний дараа та хэрвээ Бээжин болон одоо Хайнаныг үзчихэд буцнаа гэж төлөвлөсөн бол та мэдээж Бээжингээс Хайнан руу нисэх хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг шүү дээ. За Бээжин рүү Хайнан руу хоёр талын нислэг нь бол хамгийн хямдханыг тарах юм бол 743,100 төгрөг гэж байгаа. За энэ мань бол хоёр талын нислэг байгаа. Та Бээжингээс Хайнанаас буцаад Бээжин рүүгээ ирнэ гэсэн. За энийг ингээд бүр тодорхой харах юм бол та 20 кг-ийн чиндамтай. За Хятадын дотоод нислэгүүд бол ер нь дандаа 20 кг-ийн чиндамтай нисдэг шүү. Хэрвээ 20-оос дээшээ болох юм бол одоо үнэтэй олчдгоо шинтагийн тархамд 30 кг-ийн чиндамтай нисэхэд л энд ингээд 2 сая гаруй төгрөгөөр нисээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр 20 кг-ийн чиндамтай ниснэ гэсэн үг. За 20 кг-ийн чиндамнаас гадна та нэг цүнх өөрөө явж болох нэ 8 кг хүртэлх. За ингээд энэ тиктэй маань үн бол 743,100 төгрөг байна. За тэгэхээр та юу болж байна вэ гэхээр 774,900 төгрөгөөр Бээжиндээ ирсэн. За Бээжингээс цаашаа Хайнан руу 743,000-аар нисээд тэгээ Хайнанаа үзчихэд Хайнандаа амарсныхаа дараа буцаж Бээжин рүүгээ ирээд тэгээд Бээжингээс буцаад Монгол руу буцаж байгаа гэсэн тийм нислэг байгаа. Энэ танилцуулсан хоёр нислэг болохоор хоёулаа хоёр талын буцах тикеттэй учраас та нэмж бол тикет авахгүй гэсэн үг шүү. За Бээжингийн дараа хэрвээ та Бээжин үзчихэд одоо Хайнан бишээ өөр газар руу юмнаа гэж жишээ нь Чонгпюнг байж болно. Чонгпюнг маань болохоор бас Хятадын 4-т байна уу 5-д орох маш том бас хот. Нэлээд технологийн талдаа орсон. Хятадын ерөн технологиор бол амар хоёр утгаж болно, хэлж болно Шанхайгийн ард орохоор. За тэгээд энэ хотод бас юу үзэж болох вэ? Талаар би үзээ одоо бичлэгэн дээр байрлуулсан байгаа гэж бодож байна. За одоо хэдүүлээ үнийг харцгаая. За үнийн хувьд бол та Бээжингээс Чонгпюнг руу хоёр талын нислэг нисэх юм бол уул нь хамгийн хямдхан 502,000 байна. Гэхдээ энэ маань дундаа зогсон. Тэрнээс гадна та Чиндамаа авч чадахгүй юм байна. За шууд нислэг болох энэ нислэг байна. За шууд нисэн дээрээс нь одоо энэ харах юм бол Чиндамаа одоо багцсан нислэг байна. 512,164 үнэтэй юм байна нэг хүний. За эндээс ингээд харах юм бол та 20 кг-ийнхаа Чиндамтай мөн бас 8 кг-ийн одоо цүнхээ аваа явуучих нь байна. За ингээд харах юм бол 512,160 төгрөгийн үнэтэй та Бээжингээс Чонгпюнг орчоод Чонгпюнгээс босоод Бээжин орох тикетээ авч байгаа гэсэн үг. За энэ нислэг маань энэ одоо явж байгаа төлөв маань яаж явж байгааг юм та Монголоос Бээжин, Бээжингээс Чонгпюнг, Чонгпюнгоос буцаад Бээжин, тэгээд Бээжингээсээ буцаад Монгол руу ирж байгаа гэсэн нислэг гэсэн үг. За тэгэхээр энэ нислэг маань яаж багтаж ийнэ вэ гэх юм бол 774,900 төгрөг дээр нэмэх нь ерөөсөө 512,600 төгрөг нэмэл та ингээ хоёр хот үзсэн. Хоёр хотынхоо нислэгийн тикетийг ирж буцах тикет ингээ дөрвөн нислэгийн тикет авчаа гэсэн үг байхгүй. Хэрвээ та Солонгос руу одоо Солонгосыг үзнэ гэж хүн явах юм бол мэдээж сая 200-аас дээшээ ирж очих хоёрын тикет авдаг шүү дээ. Тэгэхээр та хэрвээ Хятад руу аялах юм бол бас нэг талаараа юм одоо үнийн хувьд хамаагүй хямдхан. Тэгээд хоёр том хот үзчихэд ирэх нэ. За саяны одоо ярьсан хоёр тусдаа төлөвлөгөөг одоо газрын зураг дээр харуулах юм бол Улаанбаатар хот маань энэ хавцаа байгаа. Улаанбаатараас Бээжинд ирлээ. Бээжингээс Хайнан орлоо. Хайнаны арал маань энэ Хайнан үзлээ буслаа Бээжинд ирлээ. Тэгээ Монголд ирж байгаа гэсэн. За нөгөө төлөвлөгөө бол Монголоос Бээжин ирлээ. Бээжингээс Чонгпюнг орлоо. Буцаад Бээжинд очлоо. Тэгээ Монголд очиж байгаа гэсэн. За ийм байна. Хэрвээ та гурвангийн нэг дор үзье гэх юм бол яаж тикет авах зүгээр гэдэг одоо харцгаая. За эхний ээлжинд бол мэдээж та 774,900 төгрөгийн үнэтэй болох одоо Мятийнхаа Бээж орох хоёр талын нислэг бол авч таарнаа. За энэнийхээ дараа та Бээжингээс Чонгпюнг руу ниссэн нь бол дээр. За ингэж нисхийн тулд хамгийн хямдхан тикет маань болохоор одоо энэ тарагж байна. 245 минут нисэн. За тэгтээ ямар нэгэн хоол моол өгөхгүй юм. Тэгтээ таны Чиндам бол орцсон байна тийм ээ. 231,000-аар энэ бол нэг талын нислэг. За 231,000-аар та Бээжингээс одоо Чонгпюнг очичлоо гэсэн үг. За энийг ингээд лавструулаад харах юм бол та 20 кг-ийн Чиндамтай тэгээд бас үр хөвчтэй зүг аваад явж болох нь ингээд 231,000.
За үүнийхээ дараа Чонгпюмыг үз дуусгасныхаа дараа та Санья буюу энэ маань Хайнаны одоо нис бодлого Хайнан руу нисэж гин гэсэн. За эндээс харах юм бол маш олон одоо нислэгийн одоо газрууд байна. За эндээс харуул юудсан тухайн өдрийн 12 сарын 9-ний өдөр нисэж байгаа нислэг бол 416,904-ний хамгийн хямдхан тикет нь байна гэж харагдаж. За энэ дээр ингээд дараад харах юм бол 20 кг-ын чандам. За тэгээд гар тийш бас мэдээж багцсан байна. А энэ маань гэхдээ дундаа зогсох юм байна. За тэгэхээр энэ тикет бол биднэрт тохирохгүй болчлоо 12 цаг 20 минут үргэлжлэх юм байна дундаа зогсоод. Тэгэхээр дараачийн хамгийн хямдхан тикет нь бол одоо юу авч явахгүй юм байна. Тийш авч явахгүй юм байна. За тэгэхээр тэрний дараачийг болох Hainan Airlines гэдэг нислэгээр нисвэл болох юм байна. Энэ маань 461,904-ний үнэтэй чандам маань оролцсон. А тэгээд дундаа зогсолтгүй 2 цаг 20 минут нисэл одоо Чонгпюмээс Хайнанд буучиж байгаа гэсэн. За энэ recommended date гэдэг доор хагаж илүү хямдхан тикетнүүд харагдаж байгаа боловч одоо жишээ нь энэ тикет рүү дараад орж үзэхэд одоо саний шиг дундаа зогсдог ч юм уу эсвэл чандам авч явах магадaltaй учраас шууд энэ тикет хийдүүлээ. Ингээд дараад нарийн ширээнийг харчих. За 20 кг-ийн бас тийш аваа явуучих нь байна. Дээрээс нэмээд 7 кг дотор багцсан гар тийш авчиж болох нэ. Ингээд 461,904-өөр та Чонгпюнгоос Хайнаа буюу Хайнанд ирчлээ гэсэн. За Хайнанаа үзчихлээ. Одоо Хайнанаасаа буцаад Бээжин рүү явах хэрэгтэй гэсэн. За Бээжин рүү явах хамгийн хямдхан тикет харах юм бол China United Airlines гэдэг тикет бол байна. За тэгвэл энийг лавшруул сайн харах хэрэгтэй юм байна. Ягаад гэвэл дээдлэлтэн зөвхөн одоогор харах юм бол чандам багтна гэсэн юм байна тий. Бидний гар тийшээ авч явах уугүй юуг мэдэхгүй байна. За тэгэхээр дарлаа харлаа. За гар тийшээ маань авч явахгүй юм биш үү. Тэгвэл бол 23 кг-ийн чандам авч өгд юм. Тэгтээ гар тийш авч явахгүй. За тэгэхээр энэ нислэгээр явах юм бол та гар тийшээ үлдээх хэрэгтэй болчиход байна. За тэгэхээр Air China-гийн нислэгээр нисэх нэ. Air China маань чандамж авч явна, гар тийш авч явна. За тэгээд 241,000 төгрөгийн үнэтэй тикет авах нь байна. Энэ маань нэг талын Хайнанаас Бээжин рүү буцаад ирчихэж байгаа гэсэн. За энэ тикетийн үнийг харах юм бол за 20 кг-ийн тийш байна, 5 кг-ийн гар тийш гэж заасан байна. За гэхдээ гар тийшэн дээр ингээд килограмм заагаад идэг чи яг нисэх үед бол би хизээч одоо өөрхөн гар тийшийг бол жинлүүлж бол үзээгүй. Би Сингапур руу, Япон руу, Солонгос, Хятад, Америк руу ингээд маш олон нислэг үлдчихсэн. Гэхдээ хизээч миний үзэн гар тийшийг бол одоо жинлэж бол үзэж байгаагүй. Тэгэхээр ер нь бол 5 кг гэсэн ч гэсэн би бол ер нь 7-8 кг-тай л ер нь дандаа явж идэх ноутбук маань нэлээд хүнд. За тэгэхээр энэ бол би бол асуудалгүй хаа гэж бодож. За тэгээд 20 кг-ийн чандам гар тийш маань орчижээ хамгийн гол нь. За ингээд Бээжинд ирчихэж байгаа гэсэн үг хэдүүлээ Хайнанаас буцаад. За Бээжинд ирчингүүдээ нөгөө анх авсан хоёр талынхаа Монголоос Бээж орж байгаа энэ хоёр тикетийнхаа буцах тикетээр нь хэдүүлээ нисээд Монголд ирчихэж байгаа гэсэн үг шүү. За тэгээд энийг map дээр харах юм бол хэдүүлээ. За эндээс Улаанбаатар хот маань байгаа. Бээжинд ирлээ. Чонгпюнг руу нислээ. Дараа нь Хайнаныг очиж үзлээ. Хайнанаасаа буцаад Бээжинд ирлээ. Тэгээд Монгол руу ирчихэж байгаа гэсэн үг шүү. За ер нь бол Хятадын дотоодын нислэг маш хямдхан байдаг. Хэрэв та аялын компаниар явахгүй өөрөө төлөвлөд явах юм бол ингээд олон хотыг нэгэн дор үзэх. Тэгээд дээрс нь аялын компанид өгж байгаа тэр мөнгөөрөө л энэ хотуудыг үзээд байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр аль болох өөрсдөө төлөвлөд явсан нь бол таны өр хүүхдэд, таны найзад, таны найз охинд, танд өөрт чинь ч гэсэн маш олон зүйлийг үзэх боломж өгдөг шүү. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.